сайн байцгаана уу манай хоньны ордныхон. За та бүхэндээ одоо дараагийн 3 сард ажил амьдралд чинь юу тохиолдох вэ гэсэн уншлага эхэлж байна. Мөн одоо таны анхаарах зүйлс юу вэ? За энд одоо нэг юм асуудал байгаа. Таны одоо гэр бүл асуудал байгаа харагдаж байна. Эхнэр нөхөр юм уу, ээж юм уу, одоо family sorrow тий. Одоо таны нуруунд дээр ирдэг гэр бүлийн асуудлууд тийм ээ. Ээжээ авч явдаг юм уу, дүүгээ авч явдаг юм, эхнэр нөхрийгөө хүүхдүүд одоо юу вэ? Энд одоо гэр бүлийн бүхэл асуудал хамаарч байна л та. За энэ байдал бол одоо ерөнхийдөө зэгцэрч сүүлийн саруудад одоо та бас зайгаа авч нэг өөртөө анхаарал тавих ийм боломж бүрдэж магадгүй харагдаж байна. Мөн одоо ажил дээр ажил төрлөнд таалагдахгүй байгаа, тийм ажлаа сонирхох бол одоо боломжийг хайж байгаа, мөн одоо шинэ ажил хайж байгаа усуд байж байна. За энэ бол одоо өнөө морог хашгүй ийм сайхан шинэ ажлын мэдээ ирэх нэ. За мэдээ бол ирнэ. Гэхдээ та бол яг одоо ажлаасаа гараад одоо шинэ ажилд орох одоо тийм их яарах шаардлага байхгүй гэсэн мессеж биш үү? Ер нь бол 2-3 хоног хүлээ тийм ээ. 10 дугаар сарын сүүл 11 дугаар сарын ихэнх юм уу тийм ээ. Одоо бол not the right time. The right time бол одоо 2-3 хоног хүлээчихээ гэсэн. Яагаад гэвэл одоо таны мэдхгүй юм байж магадгүй, шинэ ажлаа сайн одоо судал, мэдхгүй зүйлээ асуу тийм ээ. За мөн шинэ бизнес эхлэх гэж байгаа бол одоо юугүй барьж авахаас өмнө судалгаа сайн хий тийм ээ. Судалгаа сайн хийж одоо бэлэн болтол одоо жоохон төр зур одоо яг одоо бол right time биш байгаа учраас нэг 11 дугаар сарын их хүртэл эсвэл 10 сарын сүүлд хүртэл хүлээчихээ гэсэн ийм мессеж биш үү? За тэгээ яг энэ шинэ ажил одоо за энэ ажил байж болно, бас энэ одоо бизнес харагдаж байна л да. Одоо шинэ бизнес тийм ээ. За нэг хамтаа одоо хамтрах санал ч юм уу тий. За энэ дээр одоо бас тийм ээ. За судалгаагаа сайн явуул одоо тийм ээ. Мөн одоо мөнгө төгрөгийн асуудлаа яаж шийдэх юм, капиталаа яаж хуваах юм тийм ээ. Одоо мэдэгдэхгүй байгаа зүйлээ одоо сайн ярилцаж одоо хариултуудыг авах хэрэгтэй. Энэ төр гих мэтчлэн одоо 11 сарын ихээр бол одоо зөв цаг байна шүү гэсэн мессеж байна. За ерөнхийдөө яг нэгэнд эхэлсэн тохиолдолд тийм ээ. Дараа нь одоо ирээдүй бол тун сайтай таны одоо за тэр болтол одоо бас энд бас зарим нэг хүмүүс нь бас эдийн засгийн асуудал байна тийм ээ. За энэ бол одоо нэг 11 12 дугаар сараас ерөнхийдөө нэлээд гайгүй болж ирэхээр харагдаж байна. Тийм ээ, мөнгө төгрөгийн асуудал. За яг энэ шинэ эхлэл бол одоо ирээдүйн төлөвлөлт чинь бас нэг сайхан суурь болохоор харагдаж байна юм бол. За мөн одоо зарим нэг улсууд бол одоо гэр бүлийн асуудал байна гэж түрүү ярьсан тийм ээ. За гэр бүлийн асуудал байна. Одоо зарим нь салж нийлэх гэж байгаа. Одоо янз бүрийн шүүх цагийн асуудалтай шүүхээр орж байгаа бол одоо ямар шүүх цагийн одоо гэр бүл салгалт юм уу? Эсвэл өөр нэгэн асуудлууд байгаа бол одоо шийдэгдэх нэ. Энэ шийдвэр бол одоо таны талд харагдаж байна. За одоо гэр бүлийн асуудал ярьсан. Одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо зарим нэг нь салж байхад одоо зарим нэгэнд нь одоо шинэ хүн гарч ирж байх юм байна тийм ээ. За нэг ч биш одоо нэг хоёр хүн харагдаж байна. За хоёр хүн таны одоо сонголт хийх шаардлага гарах гих мэтчлэн тийм ээ. За зарим нэг одоо хайр сэтгэлийн сонирхолтой хүн гараа сунгаж танд туслах ч юм уу. Тийм ээ, таны эдийн засгийн байдал хүндэрсэн байгаа харагдаж байна л да зарим нэг улсууд. За энэ улсуудад бол одоо туслах ч юм уу тийм янз бүрийн ийм их үеийн бас харагдаж байна. Ерөнхийдөө бол та амьдрал чинь бол ямар нэгэн сайхан юм болох гэж байна. Хоньны ордныхоо ямар нэгэн сайхан мэдээ. Одоо та одоо бүх зүйл одоо надад хэцүү байна, буруугаар ирсэн байна одоо гэж бодож байгаа бол
good luck бол одоо ихээр байна тийм ээ. Өөртөө итгэлтэй байгаарай. Танд одоо чадахгүй зүйл байхгүй. Та одоо удаан ч гэсэн ерөнхийдөө бол том зөв замд орсон байна. Амьдрал чинь зөв голдролд орсон байна гэсэн ийм мессеж байна. За тэгээд ингээд сонголтоо зөв хийгээрэй. Ер нь бол яг энэ хайр сэтгэлийн төвсүүд бол одоо ер нь нэг гол асуудал нь одоо гэр бүлийн асуудал болоод ах юм. Гэр бүл ар гэрээсээ ч юм уу тий ээжтэй атанд хардсан юм уу юу гэдгийг тий. За нэг иймэрхүү юмнууд байгаад энэ даа хүүхдүүдээ. За ерөнхийдөө бол яг зөв замд орсон байна гэж бод. За одоо танилцаа одоо шинээр гарч ирсэн хүн одоо танилцаж байгаа хүн бол одоо за энэ soul mate байх магадлал том өндөртэй. За soul mate-уудад үргэлж одоо хань байх нь ховор. Миний энэ харж байгаа бол одоо past life in karma гэж магадгүй одоо өнгөрсөн насндаа одоо биеинтэйгээ уулзаж байсан, учирч байсан тийм ээ. За энэ наснда бие бинийгээ таньсан ч юм уу тий. За нэг иймэрхүү юм харагдаж байна. За ингээд одоо удаан ч гэсэн та бол одоо тийм одоо зөв голдролтой орж байна гэсэн байна. Ер нь 12 дугаар сарын сүүлээр гэхэд бол одоо бүхэл асуудал шийдэгдэж нэг сайхан амьдралын шинэ хуудас нэгдэж байгаа юм шиг харагдаж байна. За иймэрхүү байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. За нэг зарын чанартай эдийн хэлчихье. За ингээд нэгэн түрүүн та бүхэндээ ингээд намайг тусалж дэмжиж байдагт баярлалаа. За урмын сайхан үг хайрлаж байдагт баярлалаа. За мөн одоо миний сувгийг намайг дэмжиж одоо хандив өргөж байдаг хүмүүстээ баярлалаа. За энэ хандив өргөж байгаа хүмүүстээ сард одоо 2 хүн шалгаруулж одоо хувийн онцлог үнгүй хийж өгөхөөр болсон байгаа. За мэдээллүүд бол одоо description box-д орсон байгаа шүү. Хувийн онцлогоо хийж байгаа. За мэдээлэл одоо description box-д байж байгаа. Цагаа аваад тэгээд уншуулж байгаа шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье баяртай.